Би өчигдөр 47 найзыгаа Facebook-ээс хастаа. Учир нь эдгээр хүмүүс нь таны бодож байгаа шиг жинхэнэ хүмүүс биш өгөөд зохион байгуулалт нэр зураг ашигласан хуурамч хаягууд байсан байна. Бид энэ удаагийн селфи тог нэвтрүүлгээр дахин орчин дахь таны заавал мэдэх ёстой асуудлын талаар дараах хэрэгмүүдтэй ярилцлаа. Уулзаж танилцъягээд очиод уулзахаар тэр хүн огт тэр хүн биш. Над руу ингээд дансаа нэртэйгээ банктайгаа явуулснаа. Иймэрхүү мөнгө явуулаач гэд. Ер нь л нэг бусдад хар санаа хэтэрч гисэн тийм хүмүүс Facebook хамгийн идэвхтэй байна. Утсаа гаргаж ирээд зургийг дарж бичлэг хийдэг болчихсон. За тэгээ тэрийг олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлдэг. Үндсэн хаяг дээр бүх зургийг одоо садар самуунтай холбож охиндоо явуулаа. Надаас жоохон бүр 5-6 дугаар ангиудаас хотлоод бүгдээрээ Facebook таны захин ертөнцөөр үзэж байгаа зүйлс эрүүл биш байгаа бол энэ нь таны харилцаа хандлагад нөлөөлөв. Монгол улсад 2.1 сая Facebook хэрэглэгч байгаагийн 40% нь хуурамч гэвэл та итгэхгүй. Тэгвэл эдгээр Facebook-ийн хуурамч хаягууд та болон таны үр хүүхдүүдэд ямар аюул занал учруулж болох вэ? Facebook бол маш олон давуу талтай, маш чухал, маш хүчтэй харилцааны хэрэгсэл. За одоо юу гэдэг нь Facebook-аар танилцъя гэж тэгдэг. Facebook-аар янз бүрийн болох бүтэхгүй зар тавих, уулзаж танилцъягээд очиод уулзахаар тэр хүн огт тэр хүн биш, тэр Facebook-ын дээр тавьсан зурагтай хүн биш, өөрийнхөө танилцуулгыг буруу хийсэн. За тэрний ард хүчирхий хэлэл, гин тэргийн шин чанар. Гэхдээ ямар ч зүйл зохистой хэрэглэе гэж байна. Хэрвээ зохисгүй хэрэглэх юм бол Facebook бас их аюултай шүү. Үнэндээ бол одоо олон хүүхдтэй эцэгчүүд бол энд санаа зовж байгаа. Бидэнд хэлэхгүйгээр эдгээр маань энэ асуудалд хөтлөгдөөд явчихад байгаа байхгүй. За жишээлх юм бол сүүлд гэхэд 15 настай охин хуурамч Facebook хаяг нээгээд нэгэн залуутай танилцсан. За танилцаад уг залуутай харьцаж байгаа хэвчээ охин өөрийнхөө селфи зураг залуу руу явуулсан байдгийг. Тэгэхээр бид бүгд өөрсдийнхөө идэж ууж байгаа зүйлсийнхаа үр дүн бид нар шарсан, төлсөн хоол байнга гэх юм бол энэ маань бидний биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байгаа. Яг үн шиг таны захин ертөнцөөр үзэж байгаа зүйлс эрүүл биш байгаа бол энэ нь таны харилцаа хандлагад нөлөөлдөг. Онцгойлон таны өсвөр насны хүүхдэд Тэр селфи зургийг ашиглан охины үндсэн хаягийг болоод үндсэн хаяг дээрх бүх зургийг охин руу явуулаа. За одоо чи над руу нүцгэн бичлэгээ явуулахгүй болвол би энэ зургуудыг чи ээж аав, найз нөхөд чи явууллаа шүү гэж занд хэлсэн байна. өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн хамгийн том нэг онцлог бол даган дуурайх байдаг байна. манай үеийнхэн тэгээд надаас жоохон бүр 5-6 дугаар ангиудаас хотлоод бүгдээрээ одоо Facebook, social одоо захин ертөнцийг маш их өргөнөөр хэрэглэж байгаа. Тэгэхээр харамсалтай нэгэн зүйл юу гэхээр захин ертөнцид та бидний хүүхдүүдийг сөрөг буруу зүйлслөө уруу татах зүйлс маш их байна. Facebook-ийн найз маань над руу мессеж чийд найздаа туслаач хахад хэмжээний мөнгө хэрэг болчлоо гэж мессежсэн. Тэгээд над руу ингээд дансаа нэртэйгээ банктайгаа явуулснаа. Иймэрхүү мөнгө явуулаач гэд. Ер нь нэг нөгөө хэлэх юм бол Facebook орчинд аль ухамсар дорой, хүмүүжил даагуур, төлөвшөөгүй бас ер нь л нэг бусдад хар атгах санаа хэтэрч гисэн тийм хүмүүс Facebook-т хамгийн идэвхтэй байгаа нь нууц биш. Тухайн үед миний дас тийм хэмжээний мөнгө байхгүйсэн болохоор би явуулж чадаагүй. Тэгсэн чинь нэг хэдэн минутын дараа тухайн найз маань Facebook статус дээр яна энэ би биш шүү, ингээд миний Facebook хактуулаад зөндөө их хүнээс мөнгө авцсан байна гэсэн статусыг хараад би ингээд амар санаа зовоод бас дээрээс мөнгө явуулаагүй даа баярлсан л та. Уг номдоо бол энэ Facebook орчин бол бидэнд танин мэдхгүй. За уран зохиол одоо сайн сайхныг үлгэрлэн дөөрэлж байгаа хүмүүсийн ажил үйлс одоо гоо зүүн одоо мэдлэг боловсрол соён гэгэрүүлэх ёстой шүү. Гэтэл энэ бүхэн маань одоо арчигдаад ерөнхийдөө л ер нь тарих угаах хандлагатай болсонд бол би одоо бас их уран бүтээлч гэх хувьд маш их харамсч идэг. Тийм хүмүүсийн хувьд бол Facebook орчин гэдэг бол ерөөсөө хүнийг боловсрох, гэгэрэх, ямар нэг юмыг ухамсарлах, ухаан мэдлэг нэмэх, төлөвшөх тийм орчин ерөөсөн биш. Хүмүүс ерөөсөө сүүлийн үед өөрт нь таалагдахгүй ямар нэг юм болох юм бол утсаа гаргаж ирээд зургийг дарж бичлэг хийдэг болчихсон. За тэгээ тэрийг олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлдэг, эсвэл бүр тавьдаг. За нөгөө тал дээр худал гүжирдлэг одоо буруу одоо нотлогоогүй тийм мэдээллийг тавьж байна. Тэрэнд хүмүүс амархан үнэмшиж байна. Уул нь аливаа юмд хүн үнэмшихийн өмнө эргэлзээ гэж юм байдаг юм л та. Хамгийн амар нь тэр тухайн үед ингээд над руу мессеж бичсэн хүмүүс яг миний найз шиг тийм нэг дотн яриа өргөнүүлж над руу айгүй их тийм юм бичиж байгаа мөнгө асуусан. Би бүр ингээд яг тэр хүнийг мөн л гэж итгэсэн. Бүтээлэг, сүрдүүлэг, амиа хорлолт, залилан, садар самуунг эдгээр бүх асуудлууд та бидний ашиглаж байгаа энэ Facebook захин орчноор дамжин
танд болон таны үр хүүхдүүдэд зам хийсээр. Тэгвэл эдгээр асуудлыг бид хүлээн зөвшөөрч чимээгүй өнгөрсөөр л байх уу? Тэгэхээр эцэг эхчүүдээ үр хүүхдийнхээ үзэж харж байгаа зүйлсээр та анхаарал хандуулахгүй бол таны хүүхдийн үзэж харж байгаа зүйлс таны хүүхдийн ирээдүйн амьдрал, түүний зам байдал, харилцаа хандлага дээр асар том нөлөөллийг үзүүлсээр байна. Ялангуяа танихгүй хүнтэй харьцаж байгаа үедээ фото зураг, видео бичлэг эзэж битгий явуулаарай. Facebook-ийн share гэдэг товчлуур таныг бусдын нэр хүндэд халтсан болгож, мөн эсэргээрээ хэн нэгний амьдралыг оронгоор нь өөрчлөх тийм л хүчтэй. Ер нь үнэнч вэ, худлаач вэ, бусдын нэр хүндэд халтсан ийм муу мухай мэдээллийг битгий цааш нь түгэж байгаарай гэж амжилтлан гуймаар байна. Бүгдээрээ олон нийтийн сүлжээнд ашиглаж байгаа цаг хугацаагаа өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд зарцуулцгаая. Бид нар энэ Facebook орчноор зөв зохистой хэрэглэх цаг үе бидэнд ирсэн байна шүү. Хэрвээ таны найз чинь ингээд захин ертөнцийг ашиглаж танаас мөнгө асуусан бол заавал ингээд өөрс юугаар уцаарч ч юм уу тийм амьд харилцаагаар баталгаажуулж ич мөнгөө явуулж байгаарэ. Амьдралдаа хизээч таарлаж байгаагүй таны хувьд хинч биш тэр хүмүүс таны хувийн орон зай руу халдаад явж байгаа ирэхгүй. Та өөрийгөө хамгаалах, бусдаас тусгаар байх бүрэн эрхтэй. Тийм болохоор тэр танихгүй олон найзуудын хөөцөлтөлгөө зүгээр л unfriend хийгээд сэтгэл тайван сайхан амьдраач гэж. Хятад, Орос гэх мэт интернетийн хатуу зохицуулалттай зарим улс орнуудад иргэдэн хуурамч мэдээлэл өртөх эрсдэл маш бага байдаг байна. Эрхчлөөд бидний цөөхөн монголчууд захин орчин замраагүй, зохисгүй хэрэгсээр байвал цаашид биднэрт юу тохиолдох вэ? Хамтдаа эрүүл, аюулгүй интернетийн хэрэглээг бий болгоцгоё. Загим орчныг зөв болгоё. Яаж вэ гэж зөв их түгээе.